Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Өнөөдөр бид Reddit дээрх шинэ ажилтай холбоотой зарим төвхүүдээс та бүхэнд хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. Нэгдүгээр түүх. 2022 оны намар. Би Seattle руу нүүж софтвер компанид дата аналистаар ажилд орсон юм. Шинэ хот, шинэ байр, шинэ ажил. Бүх зүйл яг шинээр эхэлж байгаа мэт санагдаж байлаа. Манай офис 18 давхар шилэн байрлахын 14 давхарт нь байрладаг байв. Ажилтнууд ихэвчлэн 6-гээ тарчихдаг. Харин би шинэ хүн болохоор өөрийгөө батлах гэж оройтож үлддэг нь олон. 3 дахь 7 хоногийн мягмар гараг. Би тайлангаа дуусгах гэж шөнийн 9 цаг хүртэл сув. Офис бараг бүрэн хоосорсон. Зөвхөн кондишны намуухан дуу. Хаяа лифт онгойх чимээл сонсогдно. Тэр үед анх анзаарсан миний ширээн дээр жижигхэн наалтдаг цаас байв. Шар өнгөтэй. Түүн дээр цэвэрхэн хэвлэмэл үсгээр "Шинэ нүдний шил чинь зохиж байна" гэж бичжээ. Би тэр өглөө л шинэ нүдний шил зүүсэн. Оффист ирэхэд хинч юу ч хэлээгүй. Эхлээд ажлынхан маань тоглосон байх гэж бодсон. Наалтыг хаячихлаа. Маргааш орой дахиад хоцров. Компьютер унтраах гэж байтал кибордон дээр дахин шар цаас. Өнөөдөр үсээ боогоогүй чинь дээр юм аа гэж. Би тэр өдөр үсээ задгаа тавьсан. Гэхдээ өглөө орж ирэхэд малгайтай байсан. Хэн нэг нь намайг ажил эхлэхээс өмнө харсан гэсэн үг. Энэ удаа жаахан эвгүй санагдсан. Гэхдээ бас л тоогоогүй. Дараагийн 7 хоногт юмс алга болж эхэлсэн. USB уруулын муудаг цэнэглэгч. Нэг орой гэртээ ирээд цүнхээ ухаж байтал дотор нь миний алга болсон USB байв. Дээр нь цаас. Уучлаарай, зүгээр л ойрхон баймаар санагдсан гэв. Би тэр шөнө унтаж чадсангүй. Маргааш хүний нөөцтэй хэлэхэд тэд хамгаалтын камер шалгана гэв. Оройн хамгаалтын ажилт над руу залгасан. Түүний хоолой хачин байсан. Та яг одоо оффист ирж болох уу? Би яваад очлоо. Тэнд надад бичлэг үзүүлв. Шөнө 11 цаг 47 минутанд би айлтын гэртээ харьсан байсан. Камер дээр аварын шатны хаалга аажмаар онгойж хар хүйдий өмссөн эрэхтэй гарч ирэв. Тэр шөнө миний ширээ рүү алхсан. Миний сандал дээр суулаа. Компьютерийг минь насаах гэж оролдсон. Дараа нь миний аягнаас усав. Миний дэвтрийг нээгээд хэдэн минут уншив. Хамгийн аимшигтай нь тэр камер руу хартал хамгаалтын ажилтан зогсох товч дарсан. Би тэр царайг таньсан. Манай IT хэлтсийн залуу. Итэн. Тэр үргэлж намуухан инээдэг, өглөөний мэнд гэж эхэлдэг энгийн л хүн. Цагдаа ирж баримтлахад түүний гэрээс олон зүйл олдсон. Миний фейсбүүкээс татсан зурагнууд, байрны маань гаднаас авсан бичлэг, миний өдөр тутмын маршрут, мөн офисын хаягтай кей-карт. Харин хамгийн аимшигтай нь түүний зөөрийн компьютерт байсан хавтас. Хавцсны нэр нь тэр бэлэн болох үед. Дотор нь хурмын даашинзны зураг, байшингийн зураг төсөл, бүр хүүхдүүдийн нэрсийн жагсаалт хүртэл байсан. 2 дугаар түүх. Би Бостон хотын том эмнэлэгт эрчим тэмчилгээний сувилагчаар ажилд орсон юм. Энэ бол миний анхны жинхэнэ ажил. Шөнийн ээлж. Ахлах сувилагч нар дандаа ядарчихсан ширүүн зантай. Тэд надад нэг өрөөг онцгойлон зааж өгсөн. 812 тод. Тэнд байгаа өвчтөнтэй ганцаараа удаан байж болохгүй. Яагаад гэж асуухад хэн ч хариулсангүй. Өвчт нь 50 орчим насны эрэгтэй. Ухаангүй. Олон аппараттай холбоотой. Нүүр нь бараг танигдахааргүй хавдсан. Эхний шөнө зүгээр өнгөрөв. 2 дахь шөнө тохиолдол дугарлаа. Ороо шадлахтал бүх зүйл хэвэн. Гэхдээ орны хажуугийн ширээн дээр жижиг цаас байв. Эхнэрлүү залга. Би тэр цаасыг ахлах сувилагчид үзүүлэхэд тэр шууд урчсан. Энэ өрөөнөөс юу ч гаргахгүй. Түүний царайнд айдас байлаа.
Шөнө 3 цагийн үед дахиад тохиод уурав. Ороод хартал өвчтнүүдээ баг зэрэг нийжээ. Тэр амьсгалын аппаратаар шивнэх мэт туслаач гэв. Би тусламж дуудах гэтэл хаалган дээр ахлах сэвлэгч зогсож байв. Гар гэж хатуу хэлв. Маргааш нь би өвчтний бүртгэлийг нууцаар шалгав. Тэр том барилгын компани эзэн байсан. Сарын өмнө осолд орсон гэж бүртгэгджээ. Гэхдээ тайлан дээр халдлага байж болцсошгүй гэж тэмдэглэсэн байв. Тэр шөнө би өрөөнд нууц камер байрлуулав. Өглөө бичлэгийг үсгэд ахлах сэвлэгч өөр нэг эрэгтэйтэй хамт орж ирээд дуслын хоолойнд ямар нэгэн зүйл шахаж байлаа. Өвчтөг хөдөлж эхлэхэд тэд түүнийг дараа тайвшруулах тариа хийжээ. Би бичлэгээ цагдаад өгсөн. Мөрдөн шалгалтаар өвчтний эхнэр хэдэн саяын даатгалын мөнгө авахар төлөвлөж байсныг тогтоосон. Ахлах сэвлэгч нь түүний төрсөн дүү. Тэд өвчтнийг сэрхээс нь өмнө алах гэж байжээ. Хэргийг ил болгосны дараа нэг л өглөө шүүгэн дээрээсээ цахиа олсон юм. Чи түүнийг аварсан. Харин өөрийгөө аварч чадах уу? Үүнийг бичсэн 3 дахь хамсаатан хизээж олдоогүй. 3 дугаар түүх. Би Роттердам хотын захад байдаг олон улсын логистикийн компанид шөнийн ээлжийн ахтлагчаар ажилд орсон юм. Энэ бол миний шинэ ажлын эхний сар. Агуулга хасар том хэдэн 10,000 метр квадрат талбайтай эцэс төгсгөлгүй мэд урт тавиуруудтай. Шөнө болохоор бүрж айдас төрүүлэм нам гүм голчгдаг газар. Шөнийн ээлжинд ердөө 6 хүн ажилдаг. 2 ачигч, 2 хамгаалагч, 1 оператор, тэгээд би. Анхны өдөр менежер надад агуулгын газрын зураг үзүүлж байхад нэг зүйл онцолсон. С хэсэг. Агуулгын хамгийн баруун хойд болонд байрлах хуучин бараа хатгалдаг тусгаарлах хэсэг. Тэр хуруугаараа заагаад энд тохиолол үе үе худлаа асдаг. Хэрвээ шөнө асвал зүгээр унтраагаад өнгөр. Биеэр шалгах шаардлагагүй гэв. Би яагаад гэж асуухад тэр шууд харцаа бууруулж хөдөлгөөн мэдрэгч нэвтрхий гэж товчхон хэлсэн. Тэр үед нэг их анзаараагүй. Гэхдээ бусад ажилчдын царай сонин өөрчлөгдсөнийг би санаж байна. Ялангуяа хамгаалагч Питер над руу хараад ямар нэгэн зүйл хэлэх гэснээ болчихсон. 3 дахь шөнийн 2 цаг 43 минутанд хяналтын өрөөнд сууж байтал улаан гэрлээ навчив. С хэсэг хөдөлгөөн илэрлээ. Би камер нээж харлаа. Эхэндээ юу ч харагдсангүй. Дараа нь нэгс өдөр тавиуруудын цаагуур хурдан гүйж өнгөрөв. Хүн байсан тодорхой. Би Питрийг дуудаж хамт очлоо. С хэсэг рүү алхах тусам агаар нь улам хүйтэн чихтэй санагдав. Тавиурууд бүгд бараан сүүдэр болж харагдана. Бид гар чийдэн асааж шалгав. Хин ч алга. Гэхдээ шалан дээр шавартай гутлын мөр байв. Шинхэн. Тэр мөр шулуун явсаар ханад тулж очоод гинт алга болчихсон. Хан цул төмөр. Өөр гарц байх ёсгүй. Питер тэр дараа буцахыг хүссэн. Би энд хэн нэгэн нуугдаж байна гэхэд тэр намуухнаар чи энд удаан ажиллахыг хүсвэл зарим юмыг хараагүй мэт өнгөрөө гэв. Тэр шөнөөс хойш юм сонирн болж эхлэв. Эхлээд миний ажлын дэвтэр алга болов. Маргааш нь ширээн дээр буцаад байж байлаа. Гэтэ сүүлчийн хуудсан дээр нь улаан балаар чи их юм анзаардаг юм байна гэж бичжээ. Би тэр үгийг бичээгүй. Бичих нь хачин жигд даралтгүй. Хүн биш машин бичсэн мэт. Дараагийн шөнө лок руу онгойлготол дотор нь миний өглөө уусан кофений хоос аяга байв. Би тэр аягыг хотын төвд байдаг кафед орхиод ирсэн. Тэгээд орно жижиг цаас. Өнөөдөр 8 цаг 17 минутанд авсан. Чи элсэн чихэр 2-ыг хийдэг юм байна. Тэр мөчтөл би үнэхээр айсан. Хин нэгэн намайг ажлаас гадуурч дагаж байна. Маргааш нь менежерт хэлэхэд тэр ердөө стрессээс болсон байж магадгүй гэд болтов. Харин Питер намайг үүдэн тосч аваад өнөө шөнө 3-аас хойш С хэсэгт ганцаараа бүү ор гэв. Яагаад гэж асуухад тэр эргэн тойрноо хянамгай хараад өмнө энд ажиллаж байсан Марко гэж залуу бий.
3 жилийн өмнө алга болсон. Албан ёсоор ажилласаа гарсан гэдэг. Гэхдээ хинч түүнийг гарч явахыг хараагүй гэж шивнэв. Тэр шөнө би зориуд хяналтын өрөөнд нуугдаж суув. Цаг 3 цаг 14 минут. Тохиол дахин аслаа. Камерын дүрс дээр сийсгийн хойд хааны төмөр хавтан аажмаар доош түлхэгдэн онгойв. Харанхуй завсраар нэг хүн мөлхөн гарч ирлээ. Туранхай, урт үстэй, бохир ажлын хувцастай. Тэр яг л амтан шиг дөрвөн хөллөн гарч ирээд босоод зогсов. Нүүр нь цонхилсон, нүд нь гэрэл царин гялалзаж байлаа. Тэр тавиуруудын дундуур маш хурдан хитрхий сайн мэддэг юм шиг хөдөлж эхэлсэн. Хаарцгуудыг онгойлгож, юмс сонгож, цүнхэндээ хийж байлаа. Би хамгаалалт дуудан өөрөө араас нь явлаа. Бид очих үед хавтан онгорхой байсан ч хүн алга. Бид дотогшоо орлоо. Тэнд нарийн урт хонгол байв. Хонголын ханад утас татсан жижиг гэрлүүд асаалттай. Дотогш гүнзгий ороход газар доорох жижиг өрөө гарч ирэв. Тэнд матрас, лаазалсан хоол, усны сав, бохир хувцас. Мөн ханан дээр 100 зураг, ажилчдын зураг, нүүрэн дээр нь тэмдэглэлийн хийсэн. Зарим дээр нь огноо, зарим дээр нь ажлын цаг. Миний зурагч байлаа. Өглөө гэрээс гарч буй, автобусанд сууж буй, супермаркет орж буй. Бүр байрныхаа өвдөнд түлхүүрээ гаргаад зогсож буй зураг хүртэл байсан. Миний зурагны дор хит сониуч гэхдээ төвчээртэй ажиллаж болно гэж бичсэн байв. Тэр үед ардаас сулгаан инээд сонсогдов. Бид эргээд харлаа. Хонголын төгсгөлд тэр эрэхтэй зогсож байсан. Марко. Тэр хөдөлсөнгүй зүгээр л бидэн лүү ширтэж байлаа. Тэгээд маш намуухнаар та нар түүнийг энд авчирсан гэв. Хэнийг гэж Питер асуув. Марко нэмсэглээд над руу заалаа. Тэр аль эдийн сонгогдсон. Тэгээд гинт гэрэл унтарлаа. Бүх зүйл харанхуй. Питер орилсон. Металл майжих чимээ сонсогдов. Би утасныхаа гэрлийг хасаахад Марко алга болсон байлаа. Харин Питер шалан дээр унсан байв. Хоолой нь гүн зүсэгдсэн, амнаас нь цус гойжж байлаа. Тэр амьсгал хураахаас өмнө ганцхан үг хэлсэн. Араас. Би эргэж харав. Марко яг ард минь зогсож байсан. Түүний гар миний мөрөн дээр тавигдсан байлаа. Тэр чихэнд минь шивнэв. Чи бусдаасаа өөр. Чи энд үлдэнэ. Би түүнийг зохиохороо зохиод зүхтсэн. Хонглоор сохроор гүйсээр арай гэж гарч ирсэн. Цагдаа ирэхэд хонгол хоосон байв. Марко алга. Питер нас барсан. Хэргийг хаасан. Албан ёсны тайлан дээр үл мэдэгдэх этгээдийн халдлага гэж бичсэн байв. Би тэр ажлаас гарсан. Хотын нөгөө захад шинэ ажилд орсон. Бараг 2 сарын дараа. Шинэ ажлын эхний өдөр локроо онгойлготол дотор нь жижиг хайрцаг байв. Хайрцаг дотор шавартай хуучин агуулгын түлхүүр, мөн цаас. Цаасан дээр энэ удаа чи хаана нуугдахыг чинь харцгаая. 4-р түүх. Би Мельбурн хотод хүүхэд асрагчийн аппликейшнаар ажиллаж эхэлсэн юм. Анхны захиалга, нэлийн баян айл. Хотын зах дах том харш. 7 настай охиныг 5 цаг харуулна. Орой 7-д очиход бүх зүйл хэвэн, ээж нь найрсаг, аав нь хитрхий ширтдэг. Охин Эмили их чимээгүй. Тэд 8 цагт гарлаа. Охин тоглож байснаа надаас та өмнөх их шиг алга болохгүй бидтэй гэв. Би энийгэд юу гэсэн үг вэ гэхэд тэр мөрөө хавчаад тэр хонгол төөрсөн гэв. Би хүүхдийн тоглоом л гэж бодсон. 10 цагт аав нь ганцаараа эрт ирэв. Дарсны өрөөнөөс нэг шил дарс авч өгөөч гэд доош давхарлуу заав. Би доошоо буудал хаалга төгчөгчөв. Би балтмагдан орилсон. Хариу алга. Утасны гэрлээр харахад буланд эмэгтэйчүүдийн цүнх гутал үнэмлэхнүүд байв. Хан дээр хадаасаар битгий орил гэж сараачжээ. Аз болоход агааржуулалтын нүх сул байсан. Би арай гэж гарч хөршийн хаалгыг тогссон. Цагдаа ирж шалгахад хонглоос цусны улмөр тариа
гав олджээ. Тэр гэр бүл хүүхэд асрагч нэрээр эмэгтэйчүүдийг өрхтөж барьж хордог байсан илэрсэн. 3 эмэгтэй сураггүй болсон хэрэгтэй холбогдсон байв. Эмилийг асрамжинд өгсөн. Хэдэн сарын дараа надад түүнээс зурвас ирэв. Бид хоёр хонголд зогсож буй зураг. Доор нь аав таныг дахин харна гэсэн. 5 дугаар түүх. Би Дублин хотын нэр хүндтэй хувийн сургууль мэдээллийн системийн ажилтнаар орсон юм. Энэ бол миний мөрөөдлийн ажил байлаа. Цалин өндөр, ажлын орчин цэвэрхэн, сургуульд нь чинээлэг айлын хүүхдүүд суралцдаг. Дэг журамтай, аюулгүй гэдгээр алдартай. Анхны өдөр хүний нөөцийн ажилтан намайг сургуулиар дагуулж танилцуулсан. Гаднаасаа яг кинон дээр гардаг шиг газар. Өндөр чулуун барилга, цэмгэр зүлэг, хуучны хонхны цамхаг, бүх зүйл нь төгс мэт. Техникийн хэлцээний дарга ноён Кин намайг угтаж авсан юм. 50 гаруй насны нам гүм, үргэлж хэтэрхий ийдэг хүн. Тэр серверийн өрөөг үзүүлэхэд хэд хэдэн дүрм хэлсэн. 2 дугаар давхрын архивын серверт зөвшөөрөлгүй орж болохгүй. Шөнийн 10 цагаас хойш сүлжээний тохиолдол дуугарсан ч өөрөө шалгах хэрэггүй. Хэрвээ хуучин архивын хэсгээс алдаа заавал шууд над руу мэдэгд. Яагаад гэж асуухад тэр инээмсэглээд хуучин систем төвөгтэй гэж хэлсэн. Тэр үед огт сэжиг төрөөгүй. Эхний 7 хоног тайван өнгөрөв. Гэхдээ нэг зүйл хажин санагдаж эхэлсэн. Өглөө бүр ширээн дээр ирэхэд компьютер маань асаалттай байдаг байв. Би орой болго өөрөө унтраадаг. Эхэндээ цэвэрлэгч асаасан байх гэж бодсон. Гэвч маусны байрлал өөрчлөгдсөн, миний уншаагүй загтлуудыг нэгдсэн байгааг анзаарлаа. Би нууц үгээ сольсон. Маргааш нь дахиад л адилхан. Ноён Кинт хэлэхэд тэр тайван сонсоод манай дотоод сүлжээ заримдаа ингэж алдаа заадаг гэв. Түүний хариулт хэтэрхий бэлэн байсан. 2 дахь 7 хоногийн пүрэв гараг. Шөнийн 11 цаг 36 минут. Би гэртээ харчихсан байтал утсан дохио ирэв. Зөвшөөрөлгүй нэвтрэл, архивын сервер. Ноён Кин утсаа авсангүй. Би шинэ хүн болохоор хариуцлагаас болохыг хүсээгүй. Сургууль руу буцааж очлоо. Шүн тэр сургууль тэс өөр газар болчихдог юм бэлээ. Өдрийн дулаан, тайван уур амьсгал алга. Урд чулуун хонглууд, хүйтэн, алхах бүр цуйраатна. Зөвхөн ослын гэрлийн бүдэг шар туяа. Серверийн өрөөний хаалга хагас сонгуурхай байв. Би айжуухан түлхэж орлоо. Дотор харанхуй. Зөвхөн нэг дэлгэц асч байлаа. Хар дэвсгэр дээр цагаан үсгээр тавтай морил ийдэн. Миний нэр. Би юу ч дараагүй. Гэтэл дэлгэц өөрөө шин цонхны. Нэг хавтас. Сурагчдын хувийн мэдээлэл. Дотор нь олон дэд хавтас. Он сараар ангилсан, зарим нь 8 жилийн өмнөх. Нэгийг нь дарлаа. Бичлэг эхлэв. Сургуулийн хувцас солих өрөө. Өсвөр насны хүүхдүүд. Нууцаар бичсэн нь тодорхой. Дараагийнх нь дотор байрны өрөө. Өөр нэг нь хоосон анги. Тэгэд би нэг зүйлийг анзаарсан. Зарим хүүхдүүдийн нэрийн хажууд өнгийн тэмдэглээ байв. Ногоон, шар, улаан. Улаан тэмдэглээтэй хүүхдүүдийн хажууд дуулууртай гэж бичсэн байлаа. Тэр мөчөд ард хаалга зөөлөн хаагдав. Би эргэж харлаа. Ноён Кин. Тэр инээмсэглэж байв. Чи их хурдан оллоо гэв. Би арагшаа ухарлаа. Энэ юу вэ? Би утсаа гаргатал тэр шүүрч аваад шалан дээр чулуудлаа. Дэлгэц нь хагарсан. Тэгээд битгий төвөг бод гэж хэлсэн. Түүний хоолой огт өөр болсон байв. Хүйтэн, амьгүй. Тэр надад бүхнийг хэлсэн. Сургуулийн удирдлагын зарим хүн, чинээлэг эцэг эхчүүд, гадны хүмүүс нийлж сурагчдыг нууцаар бичдэг байжээ. Дараа нь тэр бичлэгээрээ хүүхдүүдийг дарамтлж эцэг эхээс нь мөнгө авдаг. Зарим хүүхдүүдийг бүр өөр сургууль руу шилжүүлж дуугүй болгодог байсан. Үүнийг өмнө илрүүлсэн 2 ажилтан бий. Албан ёсоор бол тэд өөрсдөө ажилласаа гарсан. Гэвч ноён Киний царайнаас харахад
Үнэн нь өөр гэдг нь ойлгомжтой байлаа. Тэр намайг сандал дээр суулгаад өмнө минь өөр нэг хавцснэв. Миний ээжийн байшин. Ээж хаалгаа онгойлгож байна. Ноёнки над руу хараад чи зөв шийдвэр гаргана гэж найдаж байна гэв. Аз болоход би сургууль руу буцах замдаа байршлаа найздаа илгээсэн байсан. Мөн 30 минутын дараа надтай холбогдохгүй бол цагдаа дууд гэж зурвас үлдээсэн. Яг тэр үед серверийн өрөөний хаалгыг хүчтэй болбов. Цагдаа. Ноёнгийн цонхоор цутгах гэж оролцсон ч баригдсан. Шалгалт эхлэхэд бүх зүйл ил болов. 11 жил үргэлжилсэн хууль бус шүлжээ. Олон зуун бичлэг. Нөлөө бүхий олон хүн холбогдсон. Сургууль хаагдсан, олон хүн баримтлагдсан. Хэрэг дууснаас хойш би өөр хот руу нүүсэн. Шинэ ажилтай болсон. Амьдралаа аажмаар хэвэн болгох гэж эхэлсэн. Гэтэл нэг орой тэртээ ирээ зөөрийн компьютер асаах гэж байтал дэлгэц өөрөө асчихв. Хар дэвсгэр дээр цагаан үсэг гарч ирлээ. Нэвтрэл амжилттай. Би юу ч хийгээгүй. Дараагийн мөр. Чи харах ёсгүй байсан. Тэгээд нэг бичлэг автоматар нэгдэв. Миний одоогийн байр. Гудамжны цаанаас авсан. Камер аажмаар дэвшилсээр миний цонх руу ойртож байлаа. Бичлэгийн төгсгөл нэг гар цонхон дээр минь зөөлөн тогшив. Дэлгэц харанхуй болов. Сүүлчийн өгүүлбэр гарч ирсэн. Бүгд баригдаагүй. Бичлэгнийхээ төгсгөл зарын чанартай мэдээлэл хүргэе. Манай сувг маань Монгол болсон эвгүй түүхүүдийг төвөрлөд бичлэг болгон та бүхэнд хүргэхээр бэлдэж байгаа. Тэгэхээр та өөртөө тохиолдсон эвгүй түүх байх юм бол манай Crime Train Instagram хаяг руу илгээж болно шүү. Бид нэр уншиж үзээд бичлэгэндээ оруулнаа. Instagram хаягийн холбоосыг description хэсэгт оруулсан байгаа шүү. Энэ хүрээд манай өнөөдрийн бичлэгүүд өндөрлж байна. Тань таалагдсан бол лайк болон subscribe бадарч биднийг дэмжээрэй. Мөн сэтгэл хэсэгт сэтгэлээ үлдээх юм бол бид нар бүгдийг нь уншдаг байгаа шүү.